Ховд аймгийн мал эмнэлгийн газар маань бас 2020 онд хийгдэх ажлынхаа төлөвлөгөөг батлаад 4 сарын 1-ээс эхлээд мал эмнэлгийн өртөн сэргийлэх арга хэмжээний ажил бол бүх сумуудад эхэлсэн байгаа. За ерөнхийдөө бол одоо энэ 3-4 саруудад бол өртөн сэргийлэх арга хэмжээний ажил бол эхэлдэг. 5 сар 6 сард бол ерөнхийдөө мал эмнэлгийн өртөн сэргийлэх арга хэмжээний ажил бол бүрэн хийгдэж дуусдаг. За энэ календар бичсэн төлөвлөгөө байдаг. За календар бичсэн төлөвлөгөөнийхээ дагуу дархлаажуулалтын ажлыг бол бид нар хийх ёстой. За ингээд 4 сарын 1-ээс эхлээд орон нутгад улсын төсвөөс хийгдэж байгаа вакцинжуулалтын ажил бол хийгдэж эхэлсэн. За өнөөдрийн байдлаар бол шүүгээр вакцин, за сохор догол вакцин, цусан халдварт вакцин, нийт бол бог малт, богийн төлөлт тийм ээ хураг ишгэнд бол хийгдээд явж байна. За энэ ажил маань зарим сумуудад бол ухаанд уулын сумуудад тийм ээ. За нэг байгаль цаг уурын онцлогоос болоод 4 сарын 10-аар бол зарим сумуудад эхэлнэ. За ерөнхийдөө талхээрийн сумуудад бол эхэлчихсэн явж байна. За нийтдээ 2020 онд бол нэг сая 100 мянган малыг бол вакциндах ийм төлөвлөгөөтэй. За угаалга, туулгалт, за боловсруулалтын ажилд бол бас нэг сая гаруй мянган малыг бас хамруулахаар ингээд нийт 3 сая малынхаа 2 сая малын бол үндсэндээ вакцин, угаалга, туулгалт, боловсруулалтанд бол хамруулахаар төлөвлөж байна. За ялангуяа манай төлөвлөгөөнд бол голцоо бог мал бол хамрагдана. За нийтдээ манай иргэдээс өөрсдийнхөө санхүүжилтээр иргэд маань бас энэ шинэ хуулийн хүрээнд иргэдийн захиалгаар бас бог малыг бол нэлээд хамруулах ёстой. Нийтдээ 500 гаруй бог малыг бол иргэдийн захиалгаар, иргэдийн санхүүжилтээр бол вакцин өртөн сэргийлэх ажилд бол хамруулна. За мөн 500 гаруй малын бол үндсэндээ төрөөс энэ халдварт өвчнөөс өртөн сэргийлэх арга хэмжээний зориулалтаар хамруулах ийм чиг үүрэгтэй.